Ер нь хүүхэд бол бурхнаас заяасан өөрийн байрлал дээр унтчих хэвээр. Үндсэндээ бол хүүхдэд бурхнаас заяасан мэлхий байрлал гэж тэр сайхан байрлалд нь бойжуулах юм бол өсгөх юм бол эхний 6 сар тэгэл нормалны хөгжих боломжтой. Хүүхдийг ч ер нь зүгээр хувцсан өсгөөд л одоо нэг характер үлгэдэд байха болцсон шүү дээ. За жихний эхнээс ээлжинд бол мэдээ сайн тал бол хүүхд нойтын юм дээр удаан байхгүй. Сүүлийн үед бол хүүхдүүдийн дунд түнхний дутуу хөгжил, түнхний мултрал гэдэг өвчин бас нэлээх онцлогддог болсон. Тийм учраас энэ өвчнийг ихсэд байна гэж бас үзэж байгаа. Дөнгөж төрсэн хүүхэд юугаач мэдэхгүй бидний арчилгаас маллаганд байх хэвээр. Тэгэхээр тэднийг зөв хөгжүүлэх асуудал чухал байхгүй юу? Хүүхдийн энэ түнхний хөгжил, дутуу хөгжил гэдгээр эцэг эхчүүд бас маш их айж сандардаг. Гэхдээ энийг бол онцлж болдог. Хамгийн сүүлийн үеийн хамгийн сайн онцлогоо бол эхо онцлогоо байгаа. За жилд нэг 200-аад хүүхэд түнхний төрөлхийн мултралаар яг эмчлүүлэгдэг онцлогтой. Энэ хүүхдийн гэмтэл цоггийн тасагт жилд нэг 10-аад 12 мянга 11 мянга орчим хүүхэд дутуу хөгжлөөр ирж хөгжлийн садлаа арилгуулдаг. Тийм учраас төрсөн хүүхдийг бол 2 сарын дотор нь эхогоор ингэж онцлуулах нь эцэг эхчүүд өөрсдийнхөө эргэлзээг арилгах. Хүүхдэд ямар ч хоргүй шүү дээ эхо онцлогоо маань. Эрентгийн онцлогоо бол хожим үеийн онцлогоо. Энэ түнхний дутуу хөгжил нь аажиндаа хүндрээд явхлаараа түнхний мултрал болдог. Түнхний мултрал гэдэг бол үндсэндээ бол согог юм байна. Толгуур хөдөлгөөний эрхтний хамгийн том одоо үеийг гэмтээсэн эм соггийг түнхний мултрал гэдэг. Түнхний мултрал маш олон төрөл байдаг. За төрөлхийн байна. Төрсний дараах түнх аажимдаа мултарсан байна. Эмгэг одоо мултрал гэж байна. Эмгэг гэхээр зэрэг ямар нэг идэт процессын улмаас хүүхдийн түнхний үений орчимд идэт процесс явагдаж үеийн дотор идэ явсны улмаас тэр дунд чимний толгой нь хайлаад мултрах. Энийг бол эмгэг мултрал гэдэг. Түнхний төрөлхийн мултрал гэдэг нь бол дотроо бас 2 өөр байдаг. За ер нь яагаад мултрал гэж юу хэлдэг юм бэ гэхээр дунд чимний толгой сүүжний тогоон дотроос гадагшаа байрлсныг л түнхний мултрал гэж нэрлэдэг. За энд ингээ 2 зураг та бүхэнд харуулъя гэж бодож байна. Энэ за эхний зураг дээр бол түнхний төрөлхийн мултралтай хүүхэд байгаа. 2 талын түнхний мултралтай. Баруун тал нь маш хүнд мултрал, сүүжний тогооны одоо дээд ирмэг нь бол ингээд налуу хөгжсөн. Энэ бас дутуу хөгжсөн. Энэ болохоор зэрэг үений тогооны харалдаа энэ бол үений тогооноос гараа ивцсэн бүр гараад. Тэгээд дунд чимний толгой нь бараг байхгүй шахуу ийм зураг байгаа. За энэ болохоор 1 нас 9 сартай хүүхэд дунд чимний толгой үеийн дотроо хөгжлүүд нь бол саатал байхгүй. Үндсэндээ яг ийм түнх байх юм бол эрүүл гэж үзнэ. Энэ дээр болохоор энэ сүүжний тогоо дунд чимний толгой нь үеийн дотроо байгаа. Энэ бол эрүүл юм аа. Энэ болохоор 2 талын түнхний мултралтай. Тогоо нь ингээд хоосон, толгойнууд нь ингээд дээр ингээд гарцсан юм байж байгаа. Сайн байна уу? Одоо манай хүүхд ингээд 4 сартай ингээд 6 ахуулаад үзүүллээ. Тэгтэл одоо үзүүлэлтэл 100 хөлнийхэн чөмгөнийх чөмг нь одоо гараагүй байна. Гэт 2 одоо ингээд 3 сар 4-ш зүөх ингээд шаардлагатай боллоо. За тэгээд ээж нартай ингээд хамтаж хэлэхэд үзүүлэлтэд эртхэн сэргийлж аваарай гэж ээж нартай ингээд зөвлөж байна. Түнхний мултралтай хүүхэд бүрэн эдгэрдэг үү? Яг тэр эхний 2 сарын дотор онцлогдож чадах юм бол бүрэн амжилтлагдаг. 1989 оноос өмнө бид нар зөвхөн хагалгаа хийдэг ус. Жохон 1 настай 2 настай хүүхдэд доглоод байхын яах вэ гэд ирэхээр үзчихэд за 5 нас хүрэхээр ирж хагалгаа хийлгэрээ гэд буцаадаг байлаа. Энэ бол манай амьдралын түүхэнд байсан одоо эмгэнэлүүд байгаа юм. Тийм учраас өнөөдөр шинэ эмчилгээний орчин үеийн технологиуд бий болчиход байгаа үед хүүхдээ ерөөсөө эцэг эхчүүд эрүүл боожж гэнэ үгүй гэдгийг эмчээс маглаад эрүүл боожж байна. За ямар нэг асуудал байвал түүнийг дөнгөж 1 нас хүрэхээс өмнө эрүүлжүүлсэн байх юм бол тэр хүүхэд насан туршдаа эрүүл амьдрах боломжийг олж авна. Яагаад тийм юм үүсэт байна вэ гэхдээ зэрэг энэ бас ээж өөрөө эрүүл байх ёстой. Эхийн хооллолт
их нөлөөтэй. Тэгээд кальцийн дутагдал гэж яригадаад байгаа шүү дээ. Тэр өвчин дотроос бас ямар өвчин байдаг вэ гэхтээ зэрэг дотоод чөрлөлийн булчирхай, бамбай булчирхай, эмгэгтэй ээж эсвэл бас түнхний дутуу хөвгөлтэй хүүхэд илүү төрөх хандлагатай байдаг. Ер нь хүүхдийг аль болохоор эрт гიშгүүлэхгүй байх хэвээр 6 сар хүртэл гიშгүүлэхгүй хөлд нь ачаал өгөхгүй байх хэвээр. Гэтэл шууд татаж аваад нийлүүлээл боогоол тэгэл дараа нь гიშгүүлээд манайхан чинь бараг 1 сартаад нь гიშгүүлэх гэдэг шүү дээ. Энэ бол хамгийн буруу. Ер нь хүүхдийг их чанга олгойдох буруу. Манайхан чинь нүдэн л гэлзуулаад л ингээл айгүй чанга тэгшин хөлтэй болгоно гэж. Ингэж одоо чанга олгойдснөөсөө болоод түнхэн мултарсан тохиолдож байсан. Ер нь бол үлгийдэхгүй хүүхдийг өсгөх, үлгийдэж өсгөх тийм скрининг судалгаа хүртэл их хүүхдийн эрүүл мэндийн төв дээр яваад тэрний дүгнэлтэнд ер нь бол хүүхдийг үлгийдэхгүй өсгөх нь илүү өсөлт хөгжилтөнтэй хэрэгтэй юм байна гэдэг олон талын тийм юугаар тийм хийжсэн судалгаач хүртэл байдаг л да. Тэгээд хүүхдэд тэрвэрэхдээ дандаа урдаа 2 хөлийн нийлүүлж тэрвэрдэг. Энэ бол хамгийн буруу гэж дэлхийн нийтээр энийг бол шүүмжилдэг. Эмчнэрийн зөвлөснөр залуу ээжүүд маань мэдгүй байгаа бол үрсээ ингэж дөнгөж сууж эхэлж байгаа цагаас нь нуруу бол арцны ясыг хөгжүүлэхийн тулд бэхжүүлэхийн тулд ингэж ташаан дээрээ тогтоох маягаар ингэж гараа ардуур нь оруулаад эвтэйхэн дэврэл ээж бидэнд өөрсөн чивтэйхэн хүүхдийн маань бас төвхний мултрал гэж айх аюулгүй болох юм байл шүү. Одоо гадаадын кинон дээр бид нар үйл явдлыг хараад ахаас гадна хүүхдээ яаж тэрвэрч байгааг харах хэрэгтэй. Ямар одоо аргаар хүүхдэд тэрвэрч гинөө бүгд хажуу дээр ингэ тэрвэрч явдаг штэ. Тэр арга бол дэлхийн нийтээр маш эртнээс бий болсон. Манайх тэр аргаар тэрвэрэхгүй байгаад л бас их учир дутагдал байгаа юм. Үений гач хөгжил, түнхний үеийн дутуу хөгжил гэж яригдж байна. Энэ үед бол манай мэрэгжлийн эмчнэр бол живхийг өмсөхийг зөвлөдөг. Эмнэлгээс гарахад эмчнэр мами покогийн живхийг хэрэглэхийг битээ зөвлөсөн. Тэр нь яадаг вэ гэхлээр хүүгийн маань хүүг цөглөхт нь хөндөхгүй, тэгээ хашил өгөхгүй, дээрээс нь шингээлт маш сайн гэж зөвлөсний үднээс бид хоёр мами поко живхийг сонгосон. Сонголтондоо ч таатай байгаа. За миний хувьд хүүгээ төрсэн цагаас нь эхлээ мами поко живхийг сонгоо эргэлүүлж байгаа. Тэгээд мами поко живхний давуу тал одоо бусад живхнээс юугаараа илүү ялгардаг вэ гэхээр хүүхдийн маань арсан нэрэ цагаас нь шилдэг хашил өгөөгүй. Тэрнээс гадна гэлдэг чийшил татдаггүй. Энэ наадаг наалтанд одоо хүүгийн нэрэ хүүхд байх нэрэ цагаас нь авшиглаа. Ямар ч тийм өвдөлт сарвижуулт өгөөгүй байгаа. За хүүхдийг үлгийдэж чанга үлгийдснээс болж бас хүүхдийн түнхэнд өөрчлөлт гаргадаг учраас хүүхдэд бол одоо жив хэрэглэх нь зүйтэй гэж миний хувьд үздэг. Хуучин бид нар жив хэрэглэдэггүй байхад хүүхэд даавндаач байдаг, өмдөндөөч байд юм уу одоо шийдсэн, баацсан тэр үед одоо хүүхэд удаан хугацаагаар нойтын юмн дээр байж байгаа. Тэр чинь яаж бодсон гэсэн ойлгомжтой тий. Хамгийн одоо сайн зүйл бол жив гэж би боддог. Жив бол хүүхдийн жив хэрэглэсэн хүүхэд бол их сайхан амгалан тайван унтдаг. Хөдөлгөөн чөлөөтэй байж болдог. Хүүхдийн хөдөлгөөнд ямар ч нөлөөгүй учраас хүүхдийн өсөлт хөгжөлт гэдэг маань ер нь хөдөлгөөнөөр л явагддаг шүү дээ. Жив бол тодорхой хэмжээнд тодорхой шингэнийг өөртөө шингээдэг учраас тодорхой яг өөрийнхөө тэр зориулсан хэмжээндээ хүртлээ хүүхэд тэр шингэн байдлыг, нойтон байдлыг мэддэггүй. За энэ бол нэгдүгээр нэг давуу тал. За живх зөвл хэрэгжилж чадах юм бол түнхний мултрал үүснэ гэж байхгүй. Живх таны хүүхдийг эрүүл бойжоход туслана. Хүүхэд бидний жив мами покол юм байна да.